жилийн амьсгалууд үр хүүхдүүдээс алдартай фото бүлгүүд жороо бүрүүдийн хэмэр сүлдийг мөрөж босгосон морины шүтэн хөшөөний нээлтэнд оролцохоор бүрдсэн ирсэн. Эрдэм мандал сумын засаг даргын тамгын газар засаг захиргааны удирдлагууд нутгийн уяачид зам олондоо өдрийн сайн бар өдрийн мэндийг дэвшигсэн мэдчилж та бүхэн минь сайхан зүсэж сайхан наацгаав. Энэ гүрсэхэн хөшөөг эрдэм мандал сумын хаан төлөвлөлт хүрээлэн сонирхол босгож байна. Арган аймгийн эрдэм мандал сумын 2 дугаар бригадын малчин нацаг агсны 8 хүүхэд түүний аш зээнээр санаачлан соёлын сургуулийн баримт урлагийн хэлбэрийн эрхлэгч доктор Бадрал их сургыг гарган сүндэрлүүлэн босгох ажлыг гүйцэтгэсэнд талархал илэрхийлье. Ингээд хөшөөний нээлтийг нэнүү хэмээн нацгийн том хөө баргуудыг хүндэтгэн урьж байна. Хаа хашаалаа. За өнөөдөр 17 дугаар жарны Шорон хотын шарвар сарын гар өдөр үлдээтэй сайн өдөр аав юм 100 жилийн өдрөөсөн 2 мөрний хөшөөний нээлтийн ажиллагаа хийдэг тав хүнд баярлалаа. Энэ өшөө босгоход санаачлан дээсэн дүү боломсорон майзер нартан баярлалаа илэрхийлье. Энэ өшөөний нээлтэнд оролцож байгаа автоус төрөлсөд тав хүндээ баярлалаа илэрхийлье. Ханын голын хөндөд үлдээтэй дээр эрдэм мандлын хөвтөнгөр дор энэ хоёр хөвтөн хөдөг Тэнгэрийн салхийг зүсэн үйлдэл тэнгэрийн дагуур өчүүртэй модны дээгүүр олон хурдан хөдөг дагуулan ирэх болтугай. Эрдэм мандал сумбан олон хурдан хөдөгтэй болж улс аймаг сумдаа Содон өргүүлж явахыг үлдээтэй рөлийг төвшүүлье. За энэ өшөөний нээлтэнд орсон тав хүндээ дахин баярлалаа илэрхийлье. Энэ бүх хөшөөгний нэг хэмээн нацгийн адиаху нацгийн дэжид нацгийн барху нацгийн одвол нацгийн жамбалганы нацгийн дудмаа нацгийн дудамсэр нарыг урьж байна. Ой, контрахында. Хэн болтор? За, хүшөөнийхөө үгийг уншаадаг. Бидний аав уяд намжлаг нацаг агсны гэгэн дэсгэл зориулв. Адуунаасаа шилж сайсан аавын минь хөндөм мөрд асрын өмнө солбуулж алдраа дурсан мөнхөрсөн цагийг эзэн давсаар цааш бид давсаар
үр хөдлөлөөс нь 2018 оны 7 сарын 20 гэсэн юм аа. За ингээд оюу цагийнхаа зургийн цагаа нацгийн жамбал оны яхыг Оны дөрөвдөр аавны төвдийн орог төрлийн баяраа энэ тохиолдолд хоёр хурдан мөрний өшөө босож ингээд хөдөлгөөний хоногт дөрөвдөж байна. Тэгээд нөөцийн уран баримт энэ саатар тэгээд нэг хүсэлт өрөөд нэ актуунахта баярд ижлaalжсэн ингээд согсонартаа зайхан баярдараа үсийда ингээд энэ хоёр хурдан табага сайхан тагра сайхан дэхнэс үсчээд гор түрүүлээ ихнэсээ гөрөн бидаа дөрөвсөй мартаа наг хараг ихтэй Dama ilgili mazlumuz kimlikte marsa тэгээд нэг мөрөнд яг жороо мөрөнд бичсэн жороо мөрөнд тэгнаад нэраа тэр хонгор мөрөнд бичсэн тэгээд үүрдөө сайхан дагсаа ингээд тэгсэн хүмүүсийн даатаа цаашдаа хортон үгээ саавртаа Inge, waktu waktu saya terturun, juga saya bisa juga lah tahu pun kalau tidak baik saya tetap saya sama dengan kita. Orang mati di rumah, bintang tenige, udah tinggal sana. Sangat mungkin ini tenda, mereka harus tahu bahwa doa mukota.
계시고 За одоо энэ хөшөөнд өнөөс бүлгэн мөнгөрсөн унаач хөөгдөн мөнгөрсөн одоо Они царские ажландырда үүсгэн гүнзгийс юмтай байх юм зүйл цаасан ирээд дэвшүүлээ. Нашараа. Наяа ойно наяа муруу ноо. Огийн нааталта. Үнэхээр төрсөн хурцмаар байж байгаа. Юу хаа наян жилийн сүүлдээ ирээд энэ сургуулиуд түмаагч сургуулийн баяртай сайхан байна. Цаа тэгээд энэ хурцлсэн түмаагч эдгээр энэ хамаагүй төлөөрөө хичээвгүй. Хаахан өөрөөр байл цаараа гэж сүйгээд байна. Санаад цугаан байл да. Яагаад сайн мацгийн Сэжиг Батрахта баярлалаа. Цаашдын мемберд яаж жаргал ирүүлэх хамгийн сайхан бүгдийг хүсье. Жамбах майзарта баярснаа энэ дэхтэй дүүгээ. Бид майзарт та юу гаргаж байна? Майзарт дүүтэй байлгүй. Хурцхан армны утсан хар. Таагаар үйдэг мэдээж байна гэж хэлдэг. Баярлалаа. Хүргэж байна. За тэгээд таны цаашдын ажил амьдрал дэрүүлэх анчааргад ажилтны дэдийг хэлсэн юм байна. Батхаг нь ас болсон ураг удмыг тань үргэлжлүүлж яваа удмынх нь өвдөг сүгдэн өмнө танимхийн ёслон мэдчлээ. Ураг төрлөөрөө уулзан баясах гэж ургийн баяраа дэлгэрүүлэн хий гэж ураг төрлийн ахан дүү
Есүс та нарыгаа урин залж цуглуулсан билээ. Газар газараас зорин ирсэн, гал галаас хүрэлцэн ирсэн, удам удамаас морлон ирсэн та нарынхаа амрыг ирэн мэндчилээ. Ингээд ураг удам улсын үндэс ургийн баярыг нээж нэнүү хэмээн нацчихны удмын томхүү нацгийн бархуу таныг хүн тэтгэн залж байна. За энэ цуглан ирсэн ахтуу ураг садан таавхандэн энэ өдрийн мэндийг хүргье. За бидний аав намжилийн нацаг агсны 100 жилийн ойд хүрэлцэн ирсэн та нөхд болон бидний өөр хамаатан садан бусад ураг төрлийн хүмүүстэй баярлсан талархлаа илэрхийлье. Миний аав намжилийн нацаг 1918 онд 18 оны мөр жилд төрсөн билээ. Энэ жил 2018 он болж байна. Ингээд 100 жилийнх нэг ураг төрөл бид цуглаж тэмдэглэхээр шийдсэн билээ. За миний аав намжилийн нацаг малч удмын хитэнэсэн таргийн 5 өнөтэй ташуурын 5 мөртэй ийм хүн явсан билээ. Энэ нутагтаа олон жил ажиллаж мал маллаж олон сайхан хурдан мөр уралдуулж уяач юм байлаа. Тэгээд аавынхаа энэ 100 жилийн он баярыг энэ тохиолдуулж аавын ахтуу эгч дүүс тухайлбал Найлжир Долгоржоо Дижит самбуу ойд самбуу Доломжоо Янжма чойдог очрохыгийн биднүүд эргэн дурсах учиртай. Ингээд ураг төрлийн та нар минь бидний санаачлагаар зохион байгуулсан энэ ургийн баяртаа хүрэлцэн ирээд ах トゥ нэртэйгээ танилцсан цаашдаа холбоотой ажиллаж амьдран өөр хүүхдээ танилцуулж урагт маа мэдэж холбоо хэлгээд явахыг би бас хүсэж байна. Ховчны чимэг гэх юм уу нэг дээр үеийн өг байдаг ураг төрлөө мэдхгүй хүн төрсөн сармагчтай адилхан гэж. Тэгэхээр биднүүд ураг төрлөө мэдээсээ танилцаасай гэж хүсэн та бүхнийг хоорондоо сайхан эвтэй найртай байж хоорондоо сэтгэлийнхаа үгийг ярилцаж ажил төрлөө болон ингээ холбоотой байхыг хүсэж байна. Ингээд нийт за энд бол цуглан ирсэн олон түмэнд миний Жансангийн урт насангийн олон төрөл удам садныхан цугласан байна. Энэ хүмүүстэй би бас баяр талархснаа илэрхийлье. Тэгээд та бүхэн сайхан баярлаарай. За барах бахта баярлаа. За хөтөлбөр ёсоор бидний дараагийн үйл ажиллагаа удмын туг залах ёслол эхлэх гэж байна. Ах トゥ та нартаа баярын мэндийг хүргье. Ургийн баярт хуран цугларч зорин ирсэн ах トゥ нарынхаа одоо ажил үйлсийг нь өөдөн татах, өөдөн дээш нь бадраах, хиймэр золбоогийн одоо бадраах, нөгөө талаараа бол янз бүрийн гай барцдыг арилгах, саад бэрхшээлийн арилгах, ажил төрөл амьдрал ахуйг ингээд дивжээх зорилготой эрт үеэс эхлээд манай монголчууд бол дандаа гал дахиж удмын гал дахидаг байсан. Удам угсаан дотор хамгийн өндөр настай хаттуудаа урьж байгаамаа. Тийм учраас хамгийн эхлээд одоо Цэрэглаа маягчигаа урьж ийн, Адиах маягчигаа урьж ийн, за хин Даваг ихчийг урьж ийн, Дэлгэр ихчийг урьж ийн, 5 эмэгтэйг эхлээд гаргаадах юм.
хөвж гадмын бүх яманы өөх хүргий улан зулс гадмын улаан яманы өөх хүргий ас гадмын адаг яманы өөх хүргий бадар гадмын бадгамтай шатсэргийо төрсөн би чинь мөх жаргах болтугай төрийг эзлэх ногон үртэй болтугай нуурт зогсох одон гадуутай болох болтугай нутаг ус минь амгалан өрших болох болтугай За удмын гал за бүгдээ 3 тойрон шүү надад Одрийн гүйлдээд явсан гүйлдээд хэсэгдээд нэвэн зэрэг хэмээн гүйцээр орж ирдээ өндөр бодтой атаа атаа хийхдээ энэ өдрийн нэгэн орогдсон одгийн гүйлдээд байрын наан тарагаар хаваа найрууд гүйцээд орж ирдээ очрын гүдэр бата Банкрын Бибрия Ямсрынгийн ган төмөр Өсөдөний Бибриатор очир жамсангийн тулг давхар өрнөж байгаа юм аа. Тэр хүн бүхний энд тусгай зассан энэ сайхан өргөлөө гэж хаа бүхнээс хэлж байна. Одоо энэ үйл ажиллагааны эхэнд бид нар бол газар дэлхийн өвөг удам 9 үеийнхэн өвөг дээд сэлбэг цогцолтойгоо сэрэн байж өөрсдийнхөө өг одоо шившиг хилжиж энэ өргөлийг үүддэг ийм удмын ёслолын ажиллагаа байдаг. Энэ ёслолыг манай уран удмын ахмад дүүс нэгэн үзүүр сэтгэлээр сайхан зүйлийг бодож санаж бодсон бүхнийг хүссэн бүхнийг биелэх энэ дэлгэцийг бодож энэ өдрийн амар амгалан айлтгаж мэдчлээ. За энэ төрөлцөн ирсэн манай ураг удмынхан ураг удмаа хүндэлсэн гүн хүндэтгэл ураг удмаа таны гэсэн чин хүсэл ураг удмаа хайрлсан их хайр та бүхний идэвхтэй оролцоо та бүхний өгсөн хандив тусламжаар өнөөдрийн энэ ургийн баяр бүтлээ хийгдэж байна. Ингээд юуны өмнө энэ төрөлцөн ирсэн ураг удмынхаа бүхэл ах дүүстэй өөрийнхөө одоо энэ нацгийн 8 хүүхдийн нэрийн өмнөөс аав нацаг ээж урт насныхаа бас энэ сүнсэлтний нэрийн өмнөөс та бүхэндээ гүн талархал илэрхийлж баярлснаа талархснаа илэрхийлье.
За энэ ураг удам бол улсын үндэс гэсэн энэ цэнгүүн баярыг бид нар хийж байгаа нь их утга учиртай. Тэгэхээр ураг удам гэдэг бол дээр үеэсээ монголчууд бидний гүн одоо агуулгатай үнэт зүйл байсан. Хүн ураг удмаа таньж мэдэж ураг удам яс угсаа тэр гарал үүслэн мэдэж байж хэн хинтэй төрөл юм бэ гэдэг энэ төрлөө 9 үе дотор мэдэж байж монголчууд өөрийнхөө энэ цусаан цэвэр авч явдаг байсан. Генэн хүчтэй байлгадаг байсан. Ураг удмаа тордож өндөлгөж явдаг байсан. Ядарч зэдэрж яваа ураг удам дотор байгаа хүмүүсээ тал талаас нь дэмжиж тусалж авч явдаг байсан. Ийм сайхан уламжилтай ард түмэн юм а бид нар. Тийм учраас бид нар одоо хамгийн өндөр настай манайхны дунд байгаа сая 5 одоо эмэгтэй манай хаттууд галаан бадраалаа бас түүний дээр манай төмөн ах байж гин манай өвөөгийн миний ээжийн одоо өвөө ээжийн аавын талын Батхуу ах байж гин энэ сайхан ураг удмын баярыг хийхэд за бас энэ гоё номыг бичгэд хамгийн их шангийн татсан энэ хүмүүсүүд энэ одоо ахмадууд байгаамаа. Тийм учраас энэ одоо хүмүүстэй та бүхнийхээ нэрийн өмнөөс дахин талархал илэрхийлье. Батхуу ахтаа, Төмөн ахтаа сая одоо гал бадрааж удмын галыг бадрааж өгсөн Цэрэн лам игч байна, Адиах игч байна, Бямбж игч, Давог игч байна, Дэлгэр игч байна. Энэ хүмүүсийн одоо үнэтэй сайхан үг тэдний мэдэж байсан мэдлэг мэдээллээр үндэслээд бид нар ургийн шаштар удмын сан гэдэг их сайхан номыг бүтээж та бүхэндээ энэ ургийнхаа баяраар та бүхэндээ танилцуулъя. За энэ төрөлцөн ирсэн нийт ураг удмын ах дүүсийг бол үндсэндээ 4 одоо гар дүүсийн хувьд 4 хувааж байгаа. За нэгдүгээр хамгийн эхлээд манай аавын талынхан буюу аавын алтан ургийнхан гэдэг энэ хүмүүс бол Болд гэдэг хүнээс гаралтай. Болд Жүртэм гэдэг ийм 2 ах дүүээс гаралтай ийм хүмүүс байгаа. Болд Жүртэм гэж. Болдын намжин, Болдын Жүртэм дайрал буугсан ийм 2 хүүхэдтэй айл байсан. За долгорж үеигчийн дараа манайх Лувсан гэдэг ийм ах байсан. Аавын одоо ах. Тэр ах бол халах голын дайнд яваад ам өргөцсөн одоо хил дээр тэмцэж одоо эх орноо хамгаалж байгаад ам өргөцсөн ийм хүн бол манай удууд бас байдаг. За дараагийнх нь хүн бол манай аав Намжлын Нацаг гэж хүн байгаа. За Нацагийнх нь бол 8 хүүхэдтэй. За ингээд дараа нь бид нар энэ ургийн номын дараа бол бүх ургууд өөрснөө энэ дээр гарч ир танилцуулах учраас нэг үржлэн бас хэдэхгүй явчихъя гэж бодож байна. За дараа нь Нацагийнх нь дараа бол Дуламжив, Намжлын Дуламживгээ за энэ Дуламживын хүүхдүүд бол гавьяа тэмч даш дэндвээс ихсүүлээд даш чамцгээд одоо бас гадаадад худалдааны одоо мэрэгчлэр гадаадад улсаа төлөөлөд сууж исэн ийм хүмүүс байдаг. Даштава, дашцыг ах байна. Одоо манай гарамж өгчгээд энэ хүмүүсийн одоо удам бол манай аавын төрсөн дүүгийн хүүхдүүд. Дараа нь Намжлын Дижит гэж байгаа. За энэ Дижитийн хүүхдүүд бол хэн байв гэвэл Санжэвэр Марусиа гэдэг одоо та бүхний зарим үеийн хүмүүс таньж байгаа бах. За дараагийнх нь бол Намжлын Янжма гэж байгаа. За эднийх бол идэвчлэн их багтаа бидрэг баг байхад аймаг руу нүүцсэн хүүхдүүд нь голдоо аймаг дээр байдаг учраас манай нутгийг бас танихгүй байх магадлалтай. За дараагийнх нь Отхон, Намжлын Отхон гэж байгаа. За Намжлын Отхон бол олон хүүхэдтэй 10 хүүхэдтэй. Тэгээд Отхон хажаа маань бас өндөр настай. Уг нь ирж оролцох байсан. Бас ямар нэг шалтгаан гарах шиг боллоо. Тэрнээс хүүхдтэйгээ ирж гэр орноо аваад энд оролцсноо гэж хэлсэн. Тэгээд хараахан ирж амжаагүй байна. За нөгөө талд нь бол одоо манай аавын Намжлын үеэл нь бол Жүртэм гэж хүн байсан. За Жүртэм гэдэг хүний хүүхдүүд бол байваа гэж маш их алдартай. Манай боловсролын салбарыг энэ аймагт үүсгэн хөгжүүлэхэд их хувь нэмэр оруулсан. Тариатын одоо яг хүрээ тэр бослогын үеэр тариатын сургуулийн захирал байсан. Манай Архангай аймгийн боловсролын хилцээний дарга байсан. Сүүлд нь Багшийн их сургуулийн номын хорооны дарга тэнд одоо багшилж исэн ийм их мундаг хүн бол манай аавын үеэл тэр Жүртмийн хүүхэд байсан. За тэр Жүртмийн хүүхдүүдээс өнөөдөр нэг бүлэг хүүхдүүд ирсэн байгаа. Энэ нь бол манай Эрдэнэ мандал сумын захирлаар ажиллаж байсан Дорцрон гэж хүн байсан. Манай бидний үеийнхэн их сайн мэднэ. За тэр Дорцрон ах бол байвахын дүүгийнх нь ахынх нь одоо хүүхэд байж байгаа. За манай Дорцрын хүүхдүүд бол энэ ургийн баярт хүрэлцэн ирсэн. Ингээд Дорцрынхаа хүүхдүүд бас баяр хүргье. Цөмөөрөө энэ ураг удмаа хүндлээд хайрлаад ураг удамтайгаа танилцъя гэж хүрэлцэн ирсэн байгаа. За энэ бол ингээд аавын талын буюу аавын алтан ургийнхан ингээд болчихж байгаа.
За аавын мөнгөн ургийнхан буюу аавын ээжийн талынхны энэ ургийг бичгэдэд манай Батхуу ахыг тусалсан. Батхуу ахын бичиж өгсөн тэр ураг удмын ерөнхий схем тэрүүгээр би одоо хүмүүсээ маш олон хүнийг олж авсан. Хагасыг олж чадаагүй байна. Тэгээд бүх хүмүүсийг олох зорилго тавьж байгаа. За Батхуу ахын тэр одоо манай эмээ аавын ээж бол Үлзий хутгийнхан гэдэг ийм одоо хэсгээс яг тэр үеэс бид нар хойш нь удмаа хөөж үлдсэн байгаа. Үлзий хутгийнх бол 5 хүүхэдтэй айл байсан. За хамгийн эхлээд очир гэдэг тэр очир ахын тухай мэдээлэл маш ховор байгаа. Дараа нь сандаг гэж айл байсан. За сандаг гэдэг айлын төлөөллөөс манай одоо өнөөдрийн ургийн баяр Сүхбаатар ах маань одоо ирсэн байгаа. Төв аймгийн Аргалантын сумаас ирсэн. Сүхбаатарын Батмүг гэдэг алдартай яруу найрагч байдаг. Манай Эрдэнэ мандлынхын дуугийн сайн мэднэ. Холын бараатай нутаг гэдэг дуу байгаа. Тэр дууны дууг бичсэн тэр агуу их хүүхдийг төрүүлсэн тэр ах маань өнөөдөр ирсэн. Энэ бол манай ээжийн аавын ээжийн одоо ахын хүүхдүүд үр удмууд гэж ингэж ойлгож байна. За дараа нь тэгшгээд тэр тэгшимээгийнхэн бол энэ Батхуу ах, Баян Санж ах, энэ хин аягч, Бачилгын аягч. Тэгээд энэ хүмүүс бүгдээрээ тэгшимээгийн хүүхдүүд байгаа юм аа. За дараа нь бол манай эмээ, нэмэх эмээ. За нэмэх эмээний хүүхдүүдийг хэлсэн. За дараагийн хамгийн сүүлийн хүн Төмөр гэдэг хүн байсан. За Төмөр эмээгийн хүүхдүүд бол та нарын мэдхээс одоо энэ самбуу гэдэг дээр үед панц самбуу гэдэг сайхан хүн байсан. Та нар мэдгүй буюу хоорогийн аав юм байгаа. Шайрахыг тэр голын суудад суулгаж яагаад тэнд суулгацсан? Дуудаа очиод голын суудад суулгаад та шайрахыг. Голын суудад суулгасан чинь энд сууж штэ нөгөө хүн чинь. За цав дахь тэр хүн бол Төмөр гэдэг одоо хүн байсан. За тэр эднээс панц самбуу гэдэг энэ манай хоороо ах биш үү жацсан юм байгаа хоороо гэдэг. Хоорогийн аав байсан. Одоо тэгээ их олон хүмүүс байдаг. Номонд орсон байгаа. За энэ бол манай аавын талын одоо ингээд удам бол энэ дотор орсноор ингээд дуусна. За ээжийн талын удам байгаа. Ээжийн алтан ураг буюу ээжийн аавын талын одоо юу бичгэд маш их одоо тусалсан хүмүүс манай Төмөө ах байж байгаа. Төмөө ах бүгдийг бичиж өгсөн. Надад 12 хуудастай дэвтэр дээр битүү бичиж өгсөн. За ээжийн энэ аавын талын удам бол маш их оюунлаг, маш их тийм номтой ийм хүмүүс байсан байгаа. Нийт 10-аас 11 хүн одоо нэг ихээс төрснөөс бид нар Төмөө ахын бичиж өгсөн бусад ах トゥ нарын хэлж өгснөөр 6хан хүнийх нь хүүхдийг одоо одоод бид нар хоорондоо танилцаад өнөөдөр ургийнхаа баяр дээр уулзаж байгаамаа. За тэрнээс хамгийн түрүүнд Цэдэн Дамбаа гэж ах байгаа. За Цэдэн Дамбаахын төлөөлөл бид нар юусаа урд нэг төрөл гэдгийг мэдэхгүй байсан. Сая орж аваад манай Даштин ах ирсэн. За тэр хэн ирсэн байгаа? Цогтой иргээд хоёр одоо хүүхдүүд нь үр сад нь ирсэн байж байгаа. Хэвлэлд шилжүүлэхийн 2 хоногийн өмнө ажим ахыг олж авсан. Манай өвөөгийн ах. За ажмын одоо үр сад бол Адиа гэж хүн байна. Одоо манай засаг дарга Болдбаатар бол Адиа ахын Түмэн насан гэдэг охиных нь одоо хүүхэд байна. Ингээд ажим ахыгаа үр садыг бид нар олж аваад одоо төрөөчөөс нь содон 5 хүүхэдтэй айл байсан эднийх. Ингээд Адиа содон хоёрын хүүхдүүдээ бид нар ерөнхийдөө холбоо тогтоосон бусадтай тогтоож чадаагүй олоогүй байгаа. Энэ ургийн баярыг хийхэд үнэтэй хувь нэмэр оруулсан бүгдээрээ идэвхтэй оролцсон. Энд чин сэтгэлээс хүрэлцэн ирсэн ураг удмаа хүндэлж байдаг, ураг удмаа хайрлж байдаг, ураг удмаа таны мэдээ гэдэг чин хүсэлтэй байдаг. Нийт ах トゥ нартай баярлсан талархснаа. Илэрхийлье. Та бүхэндээ эрүүл урт удаан наслахыг хүсэн өрөөё. За өнөөдөр ингээд сайхан ураг удмаараа цуглаж байгаа бүхий арга хэмжээг бол бий явуулах юм байна. Тэгээ 30 их бүрдүүлсэн байна. Аймгийн цолтой 5 бүх, сумын цолтой 10 биш 6 бүх ингээд устан залуу хөгчүүд нийт 32 бүх барилдах юм байна. За тэгэхээр одоо хөгчүүд ерөнхийдөө зодголж байгаа. Одоо ингээд энэ юуны дараа ингээд хөгчүүд нэгийн даваад хэлээ шүү. Ээжийн аавын талын ураг удмыг олоход одоо асар тусалсан Төмөө ах. За манай аавын ээжийн талын ах トゥ усыг олоход асар их тусалсан Батхуу ах хоёрыг ихэд уриалъя. Номынхаа ээжийг та хоёртаа бас барих гэж байна. Хүрэлцэн лөө. За ах жоохон хойшоолоо та бичлэгээ.
Өвөгийн ургуудныг олоход одоо маш сайн зам мөр гаргаж өгсөн, төвжүүлж өгсөн. Танд их баярлалаа. Одоо нааша зураг авах гэж. Ураг удмыг олоход маш их тусалсан, маш дэлгэрэнгүй мэдээлэл өгч биднээс зам мөр гаргасан их сайн төвчөө болсон учраас тандаа ингээд ургийнхаа номны дээж их. Нааша харуулдаг өгөрөө. За. Ой. За дэлгэрэгчтэй ургийн шашны удмын сангийнхаа номынхоо дээлжиг барья. Уртудаа наслаарай та. Түмэн насан ихчтэй. За Сүхбаатар ахта ургийн шашны удмын сангийнхаа номынхоо дээлжиг бэлгэлье. Уртудаа наслаарай та. Ургийн шашны удмын сангийнхаа номыг бэлгэлье. За ном дуусчихно. Цэрэн лам игчтэй. Ургийн шаштар удмын сангийнхаа номыг бэлгэлье. Шаштын дохыг дуудсан чи хайч уу? Дуудсан. Намжлээ налжрын хүү том хүү Эрдэнэчилөө. Дүү налжрын шаарэ буу түүний гэр бүл өр хүүхдүүд нь өнөөдөр энд хуран цугласан байна. За энд хуран цугласны Давтун амрагсадан ураг удмынхандаа энэ өдрийн халуун мэндийг өргөн төшүүлье. За ингээд Эрдэнэчилөөний хүү Шижирбаатар. За түүний охин Шинэлэг миний бие. За Шижирбаатарын гэргээ Батэлгэр өр хүүхдийн хамт энд хөрөлцөн ирсэн байна. За шаарийн ахын гэргийн төлөн гэрлэгч маань. За түүний том охин бэр цэцэг хүүхдүүдтэйгээ. За дунд охин Болор Эрдэнэ гэр бүлийн хамт, бага охин Баярмаа гэр бүлийн хамт. За Бямсүрэн гэсэн ийм дөрвөн хүүхэдтэй. За ингээд энд одоо хөрөлцөн ирж цугласан Ахтуу амраг садан та бүхэндээ сайхан баярлаж сайхан наадахыг хүсээрөөё. Энэ ахыгаа, нацрын ахыгаа 80 жил ойд, 100 жил ойд мөр үлгэлье. За мэрэгүү тэр мөр оруулаад ирэнд. Нацрын ахыгаа 100 жил ойд би хурдан урмын 100 жил ойд хурдан утм өрөө үлгэлье та. Хурдан төрөө аваарай. Жаваа хангар мөрчгөө. Жаваа хангар мөрч олон жил төрүүлээрэй минь. Харын өр хүүхдүүд хөрөлцөн ирсэн байна. Миний аав Дондгийн Сүхбаатар 9 сарын хүүхэд төрүүлж өсгсөн. Одоо Төв аймгийн Аргалан суманд ингээ амьдардаг. За тэгээд энд бас Бачааргалын өр хүүхдүүд төлөөллөөс ирсэн байна. За сайн байцгаана уу? Энд хуран цугласан хүндэт ахтуу нартаа энэ өдрийн халуун баярын мэндийг хүргье. За тэгээд энэ Сандаг гэдэг хүний өр хүүхдүүдээс хөрөлцөн ирсэн. Сандаг гэдэг хүн 8 хүүхэдтэй. Хамгийн том хүүхэд нь Долгор гэдэг. Тэдний долгорын хүүхдүүд нь энэ манай энэ Сүхэн ах байгаа. Тэгээд удаах хүн амжилмаа гэд манай эмээ байгаа. Тэдний төлөөлөл. Тэгээд Балжид их дашчид Бачааргал гэдэг хөгжөөлийн хүүхдүүд өр хүүхдүүдийн төлөөлөл нь ирсэн байна. Бусд нь одоо хэл хүргэж чадаагүй. Өшөө 4-5 хүний өр хүүхдээс нь ирж чадаагүй байгаа. Тийм. Тэгээд одоо нэг бүрчлээ хийе. Тэгээд тань. За тэгээд энэ Сүхбаатар ах гэдгийг та нар манай мандлыг андахгүй шүү дээ. Сүхбаатарын Батбог холын бараатай нутаг гэдэг дууг зохиосон тэр агуу их яруу найрагч Ломносын их сургууль төгссөн одоо улс төрийн зүтгэлтэн төр нийгмийн зүтгэлтэн байсан шүү дээ. Тэр хүний аав нь энэ манай Сүхбаатар ах байгаа юм. Тэгээд зайдвал нутгасаа гараад 41 жил болж байгаа. Тэгтээ ойгоор ирдэг. Одоо сумын ойгуудаар ирж нутагтаа ирж бас
энерги авдаг, төрсөн газараа очдог ийм сайхан удамтай улсууд. Өөр олон одоо яг тэр долоор игчийн төрсөн дүү та бүхний ургийн алтан уургийн дойрцон гихчийн үр хүүхдүүд байна. За манайх бол эцэг хөөсөө 8-уулаа. Одоогоор 6 амьд хэрүүн байна. 2 ах эгч маань бурхан болчихсон байгаа. За ингээд танилцуул юм. Ах дарамсын маань ирч чадаагүй. За ирч оюун цэцэг. За оюун цэцгийн хүүхдүүд Мөнхбат тийм лаган сүрэн мөнх дэлгэр. За хань ижил өөр хүүхдүүдийнхээ хамтаар ирсэн. Игч оюун бэлэг. Нөхөр нь ажилтай ирч чадаагүй хүүхдүүд нь. За би тэрний дараагийнх нь би Отхон Бат байна. Би 3 хүүхэдтэй. Миний хүү Цэнд Аюуш. Охин Тавга. Баг хүү 5 2. За миний дараагийн дүүч одоо манай том ихчийн хүүхэд Наран гарав. Нөхөр Ган Зориг 3 4 хүүхэдтэй. Баатар Савг дулам намаа ичрэл гээгэнэ. За улаанаага танилцуулах мартчих уучлаарай. За ингэ болцсон уу? За Хоёрын тодруулаад дойрцсон ингээд эдний аапд нөгөө манай Эрдэнэ мандал суманд сургуулийн захирал хийж исэн. Парид сумын захирал, Эрдэнэ мандал сумын захирал, Төвийн 10 жилийн захирал, Булган сумын 10 жилийн захирал гэдэг ийм ажил хийдэг байсан. Ийм хүний хүүхдүүд. Хоёрдугаартын Цэнд Аюуш гэдэг залуу байна. За бид нар ургийнхаа номон дотор ураг удам дотор их амжилттай байгаа хүмүүсээ тусгай бүлэг болгож оруулаад Цэнд Аюушийг оруулах гэсэн чинь зураг нь олдохгүй байж хасагдсан. Дараагийнхаа юунд ороод ямар амжилт гаргасан гэдгээ нэг сайхан танилцуулах ба. Миний хөө жуда бүхэн спорт жижиг бүхэн жуда бүхэн спортын мастер зэрэгтэй. Оюутны улсын аврах шалгаруулах жуда бүхийн мөнгөн медальтай, жижиг бүхийн алтан медальтай ийм бүх байгаа. Шарвын баян санж, Шарвын дашин дүү, Шарвын Батшилун, Шарвын Батхүү гэсэн Шарвын 5 хүүхэд. 4. За тэгээд настай гууд нь тэр баян санж дашин дүү тэр нь бурхан болсон. Одоо амьд сэрүүн байгаа энэ Батшилун энэ игч байна. Өөр хүүхдүүд нь хамтраад ирж нэгч бас ийм муу байдаг болохоор ирж амжаагүй. 19 хүүхэдтэй тэр манай Батчлуу игчийн хүрсэд ахын одоо манай хөргөө ах одоо хүрсэд ах. За манайх 7 хүүхэдтэй 3 эрэгтэй 4 эмэгтэй байдаг. За тэр хүүхдүүд шүүхтүүд ирсэн ингээд олуулаа байна. За тэгээд дордорын хүүхдүүд ажил төрөлтэй хот өдөөд ингээд янз бүрийн ажил төрөл хийгээд амьдэрцгааж байна. За энэ ургийн баярыг зохион байгуулад энийг санаачлаад энэ олон ураг төрлийнхөө ах дүүнэр энэ сайхан бэлэгт өдөр суглуулад нийлүүлээд уулзуулаад ушруулад танилцуулаад энэ арга хэмжээг зохион байгуулж байгаа санаачлаад ажиллаж байгаа. За удвал дүүдээ их баярлж байна. За нийт одоо энэ баярт хүрэлцэн ирсэн ураг удмын ах дүү та бүгдэд ч их баярлж байна. Тэнгэр хангайчиг гэсэн одоо бас баярлж их шиг байна. Энэ зун их сайхан зун боллоо. Энэ зун яг ингэж таарш ургийн баяраас гадна бас нацаг ахын минь 100 насны ой тохиож байгаа нь бол бас чиг илүү их ашиг бүгдэлтэй тийм сайхан болж сэтгэл хөдлөвж өөргөж одоо хөгшмөний нулимсыг арга байхгүй тусахад хүрч байна. За ингээ та нартай их баярлалаа. Цаашдын ажилд чинь амжилт, амьдрал чинь аз жаргал сайн сайхан бүхний хүсийг өрөөгд юу сансан юусэн хүсэл чинь үргэж бүтэж байхын бэлэгтэй ирээд дээш дэшин дэвшүүлье. За тэгээ энэ бас энэ Ганбаатар танилцуулах болов. Энэ дүү хүчнийг
хүлээж яах вэ? За би өнөөдөр энэ нацгийн маань 100 насны болоод ураг төрлөө мэдлэлцэж байгаа энэ удуулагч эгч болон энэ ах トゥ нар бүгд нь энэ өдрийн баярын мэндийг хүргье. За би хүрсдийн хамгийн том хүү Ганбаатар гэдэг хүн байна. Манай энэ авгаа ихнэр байна. Авгаа. За тэгээд дүүнэр хүүхдүүд одоо том охин дүү инг туяа байна, гэрэл туяа байна, алтан цэцэг байна, болор цэцэг байна, зол туяа байна, отхон намжил байна, дурдан намжил байна, даваа намжил байна, ингээд 10 хүүхдээс одоо 9 байна да. Тэ. За ингээд өнөөдөр ураг төрлийнхөө баяр наадмыг хийж байгаа ургийнхаа бүх улсуудад өнөөдрийн халуун баярын мэндийг хүргье. За ураг төрлөө батжуулах баярыг амжилттай зохион байгуулж байгаа ахын дүүстэй энэ өдрийн баярын мэндийг дэвшүүлж байна. За та бүхэн минь төрлөөрөө төвшин амгадан илгээрээ инх хамгадан сайн сайхан амьдраарай. За ингээд манай ургийн баяртаа гэдэг манай бүлээс гарын бэлэг хандив гардвал За ингээд ураг төрлөөрөө амар амгалан инх тунх сайхан амьдрахын үлзийтэй сайхан өрөөлийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Дэ айвэрья. Бүгдээрээ Буддан дата дуньяарцоо морлохон гай сайхан игэхөө мөрөн хүртэл ярлаагүй мораллавэ нотагаагүй 마마가 곱지 사미게서 만난 건도 사라져서 인기지 못하고 해서 되고 누르지 못하다 오자마자 Somebody that my hunger, we will sing тэргүүний ажилт Эрдэнэ Ачир Батэрд худалдааны тэргүүний ажилтан бэ. Өөрөө одоо 88 настай. За Батүрдийн 2 дахь охин Цэрэн том 8 хүүнийг охин төрүүлсэн. Ийм алдар тэхээ. За тэгээ манай хаас одоо хамгийн галаар бах байна. Өдрийн тэргүүний ажилтан гэрийнх нь нэргүй худалдааны тэргүүний ажилтан. За дараагийнх нь болохоор би байгаа. За би эрүүл мэндийн тэргүүний ажилтан, худалдааны тэргүүний ажилтан,
хөдөлмөрийн хүндэт медалтай гонсигтэй болио. За бали дараа тэгээ ороомоор цагаармууд хэлье. За тэгээд хамгийн дээдлд байгаа нь манай за Батангийн хүү манай хүү хоёр байна. Энэ Батцаахан аймгийн алдар туяач. За тэрний дараах манай Батэрдэн Бямбалж өгч хүү. Энэ худалдааны тэргүүний ажилтан. За улсын самбалтын сандаг сүрэн гэдэг чинь энэ. Тэр малгайгийн харь яагаад аргицсан гэдэггүй байна. За дараагийнх нь аймгийн авраг малчийн чоожимц миний дүү бай. За тэр дундх тэр нацэг багтартай байгаа зү. Тэр манай ганц өргөн. За ташмаагүй нөхөр. За тэр отхон улсын самбалтын. За аюус аймгийн уяачин. За ганцаахан аймгийн алдар туяач. За Дандинсан худалдааны тэргүүний ажилтан. Янжин бабын аяг авгач гараа өргө худалдааны тэргүүний ажилтан. За тэгээд ингээд дахин худалдааны тэргүүний ажилтан. За яриад өгдөө манай гантайгаа гараа өргөч худалдааны тэргүүний ажилтан. За ямч өгсөн. За тэгээд ингээд манай хат тиймэрхүү байна да. За тэгээд яриад өгсөн юм мөн хоёр хүнтэй ярих гэж бодоод байна. Тэгээд энэ. Тий. Мөн ургийнхан баяр дээр иржсэн. За энэ дөө мөн хоёр нь өгөх гэдэг шиг би болоо да. Миний төрөл төрс та бүгдэд одоо сайхан бүхний хүсье. За би тэгээд одоо удвал маань Монгол улсын анхны удаагийн одоо ерөнхийлөгчөөр нэр дэвшижсэн манай юу? Энд одоо манай нуур төрлөөс том хэмжээний юм шүү. Улсын хэмжээний юм ингэ баярлж явд юм. Би тэгээд үүдээ одоо энэ баярыг дахиадуулаад өөрөөхөө бичсэн ном за энэ зүйлийг одоо гардуулъя гэж бодож байна. За баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье. За тамагт. За энэ олон сайхан ах トゥ төрөл төрөсөд ингэж хүмүүрээ хурж ирж нэг нэгээ танилцаж мэдэхгүй мэдэж танихгүй танилцаж ингэ сайхан байгаад туйлын хэрэгтэй байна. Би тэгээ одоо та бүгдэд өөрийнхөө бичсэн Аранга Эрдэммандал гэсэн бичсэн магтаалаа уншиж гэж бодож байна. Амин сайхан хангаан алцсан дутгтай аавч хоёрын амьд гэсэн хангаа түшин нутаг нэмэ насанд эргэж чадахгүй даажин зүүн өтөд зодын нэр таслаагүй зүүн хүн атн зүрхад өдөн япа орашитсан мөрхөн зайгийн нутаг от хүсэн огн Монгол болжин гадарсууд атан тэмдэглэтэй атан гомөдөд атан сатантай Эрдэммандал мата хаман дээр хараад Эрдэнэт халиумд алгал залаатын өндөр уусан өвтөн усан эдэнтэй олны оргил мандал ороодоо тагсан аваатай ханаа хүний зүрийн харц тунгалаг голууд хангаа удын дундуур харган уустаг ханы өндрөөс дуудсан халиун заглагтай зүрх үршээсэн зүүн буруу хангаатай ийм сайхан нутаг Эрдэммандал нутаг ханы хүний хөндөд хүнийгийн тусгалтай халахын төвхөн дадартай харгалгааны явуулгастай далан хасах тэргээ давс тарсан шандан нолгооноор шавх тундахгүй байлгтай дэнжид бөлнэлаагүй дэмчийн дасан алдартай дэрэгдсэн суурин үлзэцэнтэй өрөөтэй эген эрдэм дуудсан миний сургууль тэмдгий гэлс зассан сонгонууд нь хүний үрсийг дуудан буй энэ сургуулийн танхимаас эрдмийн болсон инженер тачамж ихэнчуд бол багш бат томор зохиолч батмөх гээд араас залганд хөрөх алдар цуутай эдэнтэд дэлхийд нэрээ гаргаж дээдлэн зөнөөдөртэй Отынбаатар цагаан шүгт алдарч байлгачийн цагаа ажил дүрийн сэрэнжагал улсын амраг малчин самбуу жанцсан дорж надал сүрэн сандаг сүрэнгээд улсад алдар султаваа таваад уламж тэрхэн лавтай улсад алдар цолоонд дуусан улсын авсан ерөнхий самбуу улсын начин Досон Мөндөв
эренцэн дорж гээд улсад далдар салтаа өгчүүд уламжлалт төхөн лавтай аймаг сумдаа андартай ажны хурдан хөлгүүд нь алтан мөнгөнд төдвөхний удам залах жанцангийн лом борборлууд гээд ус сайсан хөлгүүд нь нацхийн хар хаяг Батулдын бор Хулганагийн хөрөн Дэмбэрлийн хонгор Бандан харлын алгууд гээд дасал ус сайсан одоогийн залуусын үлсэн олон сайхан арамгууд улаан толгоон барайнд үлсэн эзнэвэлсээ байна. Ижилгүй сайхан долгидох их нурын хөөнд алсаа сайран хагдах айг нурын хөөнд хүн шууд суулсан хурамстын маягийн хангаа хүн шууданд уурсан эрдэм мандал дөрвөн цагийн үргэлтэн дөрөөн хатуурсан таван эрдэн сүргийн тал дүүрэн бичээсэн эрдэм мандал баян хангаа эзэн бидний буян заяатай эзэн тэнгэрийн нэрээр их тэрийн сүлдэн дор энэ үеийн хичээл дор санаа саатай мандалчууд саад өхний давж сансаа гүцээ аан дөрвөн адуутай өрөөнд мөхтэй азаа заяасан нутгата амл сайхан жаргаж өр хөгтөн нэдэнтэй өрөөмгийн хурдтай үе дингчж үе дэмгчж илэрж мандаж явахын үлзий тэмдэгтэй магтаалыг дээш нь дэвшүүлэн бэрье. Нэг өрнөөс сабаад удам ухсаага залхан аривтсаар ураг гэдгнийхээ хүрээ хэлхээд хэдэн дэвсээр өнөөдрийн энэ ургийн түмэн салаа ургаа замдуудыг үтээсэн байна. Бид албан ангид тусдаа амьсгал судал зэрэгс нэг ахан хүсвэлээ. Амрах сатангууд 80 настай өтгөлтүүдээс эхлээд 8 настай бачраа хүсэнд учран зовлон ахан дүүсээ мэдэлсэж эдгээр залуус өсвөр багцаалаа танилцуулж байгаа нь бидний удам ураг цаашдаа удам бадран дэгчийн сайн уйтай үйлс болж байгаад би та нарынхаа нэгэн баяртай байна. Энэ миний сэтгэл маш их баярлаж уран баяраар ятгах байна. Урмаар тэтгэхээр урмаар тэтгэх их үнэн үгүй. Сэцэнбэгийн дараагийн маань амнаас хотдог гарах учиргүй. Ураг дөрдөө мэдэх гэдэг жинхэнэ хүн болох. Жинхэнэ хүн байхын босго юм аа. Ураг дөрдөө эсвэлээс ургийн хүрээний босгод ис чадхын учир урагт ис тооцогдсон ойд дөөсөн сармагчин дугай болохыг манай урдсдээд сануулсан сургасан байдгийг бид мэднэ. Энэ нэг зүйлийг тодруулж хэлхийг хүсэж байна. Тэр нь юу гэвэл бидний өвгдөөс ураг дөрдөө мэдэхгүй хүний ойд дөөсөн сармагчинтай ажил хийдэг үлээ. Тэр нь юу гэвэл бидний өвгдөөс ураг дөрдөө мэдэхгүй хүний ойд дөөсөн сармагчинтай ажил хийж байгаа их онцгой учир холбоотой байна. Тэгэхээр сармагчин гэдэг амьтан ойд төрдөө юм санаа. Тэгээд ойд төрдөө энэ амьтан төрдгийг бодоход төрлөө мэдэхгүй хүмүүс тэрүүтэй адилхан нэг тусгай хүн болох учиртай юм байна. За энийг манай ураг дээрээс нэг эрхэмлэн сануулж байсан. За ураг дээрээ мэдээж эдгэнсэн дотоосод төрөлсөж ойрынх нь уудаж учрах голынх нь амар мэндэ мэдсэж дөрвөн цагийн иргэдтэй холбоотой байж зовгийн зэрэгтэй хаваалцаж явах нь ургийнхны гажиж үйл болох бичигдээг хууль гэдгийг Ахмад үеийнхэн бид хүүхэд багчуулдаа сайн мэдүүл сургамаар байгаа юм аа. Хүн гэдэг сэтгэлтэй амьтан болохоор үүнд маш их урамшиж баярладаг үлээ. За ингээд эдгээрээ инх хамгаалан төрлөөрөө төвшин хамгаалан байхын үзүүтэй ирээдүйг өргөн дэвшүүлье. Сайхан баярлцгаая. Ураг төрлийн маань хэлхий холбоо улам бүр баттан бэхжих болтугай. Хураа 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 хураа. Хураа. За ингээд би Камарчин намсраа өөгийн ураг удмынхныг төлөөж үг хэлж байгаа юм аа. За ингээд олон юм нуршаадынхаа цаана ажил их байна. Тэгээд манайхан архивын материал сүйд үзэж өрөөд
ураг удмынхаа тэгэхээр ходрууж гаргасан энэ миний хоо нааш нь гаргачихмаар юм байна те. За энийг миний отхон дүү отхон марай хүү шинэ хүү одоо санаасаж ингэж хийж бидний энийг одоо нэг үгээр хэлэх юм бол байгаагүй бий болгож урлан бүтээсэнтэй адилхан бидэнд биелэг болгож байгаа. Ингээд өөрөө гардаг хийсэн учраас энийг нэг зөвхөн жишээ болгоод хавчхан тайлбарлахыг дүүгээсээ хүсэж байна. Шинэ вэнийг тайлбарлаа. За тэгээ энэний дараагаар бидний дотроос одоо олон хүн байна. Одоо насаараа багшилсан хүмүүсүүд байна. Одоо Тумаах байна, Дэлгэрэж байна, насаараа нарны хүүхдийг сургууль хүмүүс үсэн. Одоо төр засгийн одон надад хүртсэн. Манай Дэлгэрэж хөдөлмөрийн гавьяаны Улаанбаатар одонгор шагнуулсан. Тумаах мөн Автангадас одон хөдөлмөрийн гавьяаны Улаанбаатар одонгор шагнуулсан. Энэ хоёрыг одоо бид төрийг урал дотроос тодруулж Ахмад үе одоо Ахмад үеэс сурч хүмүүжих сайхан үлгэр жишээг энэс аваасаа гэсэн үднэс ахыг хоёрынхоо ажил амьдралын товчхон тайлбарыг гаргасан байгаа. Энийг үзэж сонирхоорой. За ингээд миний товчхон өөг хүмүүс надад ирэхээр мөнгө асууж надад юу вэ? За. Ургийн бичиг хөтлөх санаа гарснаас хойш одоо манай Сэрэний ажээ маань бага ажээ маань одоо нэлээд материал цуглуулаад би бол яг зөвхөн одоо компьютерт оруулах төдий зүйл хийсэн байгаа. Тэгээд энэ нэлээд одоо олон айлын бүлийн мэдээллүүдийг одоо цуглуулж оруулж байгаа. Одоогийн байдлаар бол одоо 221 өрх 776 хүний мэдээлэл орж байна. Энэ бол цаашаа бас нэлээд өргөчгөр байгаа. Ягаад гэхээр одоо төмөрч өвөөгийн одоо 7 хүүхдийн бичигдснээс 5-ийнх нь нэлээд дэлгэрэнгүй орсон байгаа. Одоо 2-ийнх нь яг сайн ороог байгаа. Нэгийнх нь одоо сая тэр буланд сууж байгаа бас нэлээд мэдээллийг аваад нэмээд оруулахаар бас авж байна. Цаашдаа одоо бас нэмэгдээд бас нэлээд 1000 гарах байх гэж бодож байгаа. 1000 нэлээд гарах байх. За. За ерөнхийдөө нэг иймэрхүү байна да. Тэг одоо өвөөгийн хүүхдүүд дээр нэмээд энэ дотор ажим гээд одоо намсраа өвөөгийн бол ах нь байгаа. Хоёр дахь нь миний одоо олж мэдснээр хоёр дахь Цэдэн Дамба өвөөгийн дараах ажим өвөөгийн 3 хүүхэд ирсэн байгаа. За Жаданбаа ахын одоо хайдын 3 хүү байдаг. Манай их ойрхон төрөл Цэрэн Доржийнхан гэдэг байдаг. Цэрэн Дорж хин Адиа ахих байна. За тэгээ Жаданбаа ахих гэж Жаданбаа ахын одоо бид нар Жаданбаа багш төрлөө мэдэхгүй байхдаа биеийн тамирын багш Жаданбаа багш байсан. Жаданбаа багш гэдэг байлаа. Тэгээд саяхнаас Жаданбаа ах гэдгээр мэдэж аваад тэгээд одоо ингээд төрлөө олж авлаа. Ингээд ийм 3 жихэнхүү ах бас ирсэн байгаа. Бас яг одоо энэ ажим өвөөгийнхийг олоход жихэнхүү ахуд нэмсэн. Тумаахан тэрийн бүртгэл дотор байгаагүй ажим өвөө. Тэгээд ажим өвөө нэмж хийдээд өөрийнхөө ургийн бичгийг сайн бичиж өгсөн жихэнхүү ах бас энэ танилцуулга дотор ороод явж байгаа. Та нар нэмж танилцуулах юм байна уу? Хийж байгаа. Ах トゥ та нартаа ад жаргал эрүүл энд сайхан бүхний хүсээрээ. За энэ төмөрч авахны 4-р одоо ажим гэдэг хүний үр сад бий байгаа юм. 4 түүний байлээ. Бидний 4 хүү одоо адэгийнх нь хүүхэд бий. За энэ адэ гэдэг айл нь бол одоо долуула хүүхдүүд нь долоот хүүхдийнх нь 2 дахь нь бий. Тийм байна. Тийм. Нутагтаа одоо ингээд малаа байж тань. Тэгээд долоо хүүхдэд танилцуулах юм. За ажмынх нь бол 9 хүүхэдтэй. Ургийнхаа энэ сайхан баяртаа сэтгэлийн өндөр танхимд
би одоо махбодын өндөр зүтгэл гаргаж ингэж хүрэлцэн ирсэнд Тумаах Дэлгэр Ажаа хоёртоо халуун талархал дэвшүүлье гэж бодож байна. За ингэж би нэг өөрийн сэтгэлийн хоёр үгийг дурдаад за танилын цаад танилаа танихгүй би самгардав зүсэрч орсон зуны буруу энгэр нэвтлэн шаагаад эрвээхээ цэцгэн дээр сууж энгэрийн зүлт шиг сондрлоод бидний ирсэн зун ийм сайхан зун ухтлаа. Их оршгүй эцгийн минь хөлсөн шингэсэн газар эрдэн зул цэцэг шиг ээж минь энд гунгасан нутаг элбэрэлт энэ сайхан нутгийнхаа энгэр бэлтэн эрхэсэн заяа. Аяа нутаг минь таван эдэний дээж тансуу бүхний бэлэгдэж их болсон нутагтаа ирж элгэн садантайгаа учирч их удман дурсаж уухан дуу хатааж очирлын хадаг намируулъя. Өчигдөр гарсан мандрын натаг ахын хаан Уртаагчийн хаан найнан сайхан уур хүүхдэд анхаа халуун баярын талархал дэвшүүлж байна. За ингээд сэтгэлийн өшөөхөн өргөл энэ өргөмжлөгийг агчин уншиж сонирхолтой. Талархлын бичээс оршвэ. За төмөрчийн ганжуурын өр тавтамаа. Өөрөсний түүхийг өндөрлөж төмөрчийн сэтлэж тонон хураад. Төмөрчийн дуудаад уусаа өргөлжүүлэн уран төрлөөр баясуулан ухаан туурлагдан өмөлжүүлэн ургийн хэлхийгэн батцуулан галахад оюун бүхэн дөрөсөн таавсантай хан аав хатан ээжийн алтан сургаад сүүл оршвай санын ерөө тавин талархлын бичээс үдэн соёрхов. Төмөрчийн намхрын уртатаас хараатын дээр баг баян хөшөө. 2018 оны 7 сарын 20-наас 22-ны дэдэс сайн өдрөө. Манай Бямсгийн панел мэдж байгаа манай информац хүмүүс багш хийж боор хийсэн байх. Бас бид Бямсгийн багш хийсэн. За бас манай маш аархан төрөж Үжээмигээр дижит гэдэг охиных нь одоо хүүхэд. Бямсгийн янжма хоёр. За тэгээд дунд нь очир Жамсан гэдэг одоо манай бас өдрийн датуу байгаа. Ингээд энэ үед маань тэр холоос манай хиний Бямсгийн чи охин баян үлгээс 2 өдөр явж ээжигээ уран утамтай уулзуулсан танилцуулсан гэж дахнаас авчирсан байна. Ингээд 40 60 гаргаж манай хоёр ахмад хоёр ихнэрээ дагуулж өрнөж нэр хонсон. Одоогүй. Тэгээд нэг гитараас ирээсээ хөөгдөд хоёр дахин нэг активтай их тийм бишгтэй танилцж ойлтож нэг мэдэж авсан. Одоо энэ онцлог яг өөрийн баяртай холбоотойгоор бид нэг төлөвлөж байна. Тийм онцлог хүмүүсийн тусгай хүмүүс байгаа маа. За ингээд тэр танилцуулах. Хорон гинэ. Хорон. Энэ сайхан удам уцаага мэдчихэж оройгоо хийж байгаа ахын дүүстэй жил сэтгэлийн халуун мэндийг дэвшүүлж амар амгалан айдж байна. Хинт хөө. За ингээд цэрэг амгалан айдж дөрөвтэй байсан. Юу хоёр ихтэй өгчээсэн хамгийн том ахын ёо арай ингээ юу. Аван цайгийн бидний бол заасан цайгийн. За хамгийн баг охин дүүгийнх нь хүүхэд манай ээж дэжиг гэдэг хүн байдаг. Тэрнээс гарсан дөрвөн хоёр ихтэй бавантай гарсан хоёр дөрөөсөө энэ хоёр байна. Ингээд бүгдээрээ сэтгэлдээ дүүих тэнд байна. Ахын дүүсээ мэдэж авъя. Цөөхөдөө гэсэн маш олон ийм сайхан ахын мэдээлэлүүд сэтгэлд авчиж байж юу. За үдтэй тасах үдтэй дөрвөр хараад үргэж холбоотой явуулах өөртөө харилцаа гээдгэн хүн чанарыг бүхэлдэн өөрсдөө холбох өргөн баярыг зохион байгуулах хийж байгаа дүү удаан маш их баярлалаа. Нацгийн ахыхаа хүүхдүүдэд бүгдээ баярлалаа. Сэтгэл бол максимум зүйтэй байгаа шүү. За ингээд өчөөхөн одоо баян үлгээс охин минь ирсэн
тулдаан гардуугийн одоо тэр дулам сүрмөр нь таадаг гадаажийн өсвөл дээрээ гүйлгэн ингээс хас гэдэг юм эднийх нь утаа гэдэг чинь самуусайг гэсэн байх шараад байна гэдэг. Яваад гарна тоохгүй яваад байна шүү. Хараад байна гэдэг. Авирд байж гараад шүү. Хин. Зэ байна. Дөрөж бас жоохон тоолдог. Нөгөө бөмбөг хайцсан. За баярлалаа. Ингээд цэрэтэр ирж уртнасан гэдэг ийм ээлжтэй хоёр бид хоёр баасан битэр жацсан юм байна. Энэ баасан хоороо бацсан шошин дээр хайсан зарчим бодог. Бид тав жацсан. Бид тав нэг оны хүмүүс байгаа гэж байгаа. Энэ өдөр удам ургийнхаа баярыг хийж байгаа нийт ахын дүүстэй энэ өдрийн халуун мэндийг хүргэж байна. Та бүдний хүлээж авах уу? За тэгээд бид маш их баяртай байна. Энэ удам ургийн баярыг хийж байгаа ах дүүс бүх хүмүүс маань энэ газар ирээд олноороо цуглаад өнөөдөр би үзэгдээгүй, үзээгүй, танихгүй, мэдэхгүй маш олон хүмүүсээ энэ газраас олж мэдэж авч байна. Тэрнийхээ төлөө маш их баярлаж байна. Тэгээд би Бата гэдэг айлын хүүхэд байна. Бид ихээс додуулаа. Миний ээж Гарваа гэж хүн байсан. Тэгээд ихээс бид додуулаа байсан. Одоо бид дөрвөлээ байна. Хамгийн том эгч маань Долгосрын энэ эгч маань манай хамгийн том эгч Долгосрын дараагийн маань эгч Янжмаа гэж байсан. Тэр эгч маань авсан байгаа. Тэгээд үр хүүхдүүд нь бас ирсэн байна энд. Хоёр баяртай нэг охинтой байсан. Тэгээ одоо дараагийн эгч Нүргүү эгч байна. Нүргүү эгч уушаага гараарай. Нүргүү эгч байна. Тэгээд явцсан дулам. Тэгээд эгч маань байна. Бас үр хүүхдүүдтэйгээ ирсэн. Отхон жаргал эгч маань байна. Бас үр хүүхдүүдтэйгээ нөхөртөөгөө ирсэн. Тэрний дараа Отхон баяр гэдэг миний ах байна. Би болохоор Алтан багна гэж айлын хамгийн бага хүү байгаа. Ингээд бид ихээс додуулаа байгаамаа. Тэгээд энэ ургийн баярын явуулж байгаа бүх хүмүүстэй үнэхээр би талархаж байна. Ургийн баяр гэдэг зүйл маань өнөөдөр бидний өнөөдөр холбож байгаа мэдхгүй хүмүүсийг ойлгуулж, мэдүүлж, бие биенийгээ харуулж, таниулж, нөхөрлөж, уулзуулж байдаг ийм сайхан баяр юм байна. Тэгээ удад ихтэй маш их баярлалаа. Насныхаа 100 насны ойд бас баярын мэнд хүргэмээр байна би. Би энэ хүний харамарыг би сайн мэднэ. Энэ харамарыг бас нэг унд утсан. Би бас астай хүн маань би бодож байгаа. Тэгээ энэ хүний маань 100 насны ой болж байна. Насныхаа маань. Тэгээд утаажийг ч гэсэн би сайн мэднэ. Би маш их байгаа хтаа манай хэмтнүүд бэргээд байсан. Тэгээд энэ хүн ээж маань юудаг байда эдний насхан. Тэгээд бид нар ингээд маш их би хүүхэд байхаас ийм жоохон байхаас гэдэг мэддэг. Тэгээд үнэхээр баярлаж байна. Өнөөдөр. Тэгээд бид нар бас ах зүгийнхээ зүгээс өчүүхэн бидэг өнөөдөр энэ газар гаргуулсан юм аа. Та хүлээж авна уу гэж хэлмээр байна.
За энэ зураг маань хаан өндөр байгаа. Хаан өдрүүдийн маань дурсан. Энэ бол манай бэрийн дурсан зураг байгаа. Тэ. Улаанбаатар хотод байдаг манай нэрвэн хчийн хүүгийнх нь хамгийн бага хүүгийнх нь ихнэр уран зураач хүн байдаг. Тэгээд түрдүүгийн маань уран зураг бас энэ газар ясан маш их баяртай байна. За тэгээ баярлалаа та бүхэндээ. Та бүхэн тэгээ сайн надаарай. Да. Өдрөөрөө бахархаж төрөг саднаа хүндэлтийн төр ёсон дэддэг Монгол түмний эрхэмдээ зэшиг дагаж өдрийн сайн ястал төгөлдөр ургийн баяраа шинжилж байгаа эрхэм ахын дүү та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгийн мэдчилээ. Энэ хүүхдийн өндөр миний өвөө болох янз бүрийн үр сад хүрсэн ирээд байна. Ингээд та бүхэндээ ураг овгоо танилцуулъя. Янзлын огтод янз бүрийн 1929 онд Эрдэнэ сумын Эрдэнэ уул багийн хараа тэмэх газар намжгийн 2 дахь хүү болж нэгсэн билээ. Бага насндаа эцэг гар дээр хүмүүжин мал малдаж ирсэн. Өвөө маань сүрийн дээд чагнад алтан гад сотонгоор чагнагдсан мөн хаана өргөмжлөл хүртэж байсан. Ихнэр Батөрчрийн давган Эрдэнэ сумын Эрдэнэ уул багийн баруун зүрх хэмээх газар Батөрчрийн 2 дахь хөхөн болж нэгсэн. Тэгээд үйл сайн урал тэнцсэн үр хүүхдүүдэд зөв сайхан хүмүүжүүлж өгсөн алдарчин 1-2 дугаар отонгоор шагнагдсан ачаа буйнтай буурай үлээ. 1956 онд миний өвөө эмээ хоёр гэр бүл болж 6 хүү 8 охин дөрөв нийт 14 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн. Өдгөө хүргэн бэр ачцээ 30 нийлээд 98 удаа болсон өнөрөсөн айл болжээ. Үр хүүхдүүд боловсрол эрүүл мэнд хөдөө аж ахуйн салбарт амжилттай сайн ажиллаж амьдарч байна. Үүнээс аймаг сумын сайн ажил уяачид төрөн гарчээ. Ингээд энэ хуран цугласан автус та бүхэндээ урт насад удаан жаргахын үзийтэй сайхан өрөөлийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Бүргээд энд хүрэлцэн нутгийн зон олон болон ураг бодлын хамдаан энэ өдрийн мэндийг хатан мэндийг хүргье. За ингээд би бол намжлын Батөрчрийн аль хэвчээ байгуулсан байна. За би одоо ураг бодлын хамдаан танилцуулъя. За Батөрчрийн гэдэг хүн байна одоо 5 охин гэрээ. Самсрын гэдэг хүнтэй гэр бүл болон 5 охин төрүүлсэн. 5 охин ашигтай настай нэгэд манай гэр бүл нийтдээ 41 хүнтэй болсон байна. За мөн өвгөн маань төсөө охин дүү болох байсан төрөв ихч юм байна. Том хүү Батөрчрийн маань бидэнтэй энэ тайлбар гарч ирсэн байна. Бидний маань дахин хотод энэ хөргийн байдаг зэрэг төлөж ирсэн байна. За ингээд энэ хөө ургийн баярыг зохион байгуулж байгаа насныхаа өрөөсөн хүүхдүүдэд энэ сайхан баярыг зохион байгуулсанд маш их баярлалаа гэж хэлье. За тэгээд манайхны зүгээс алга насны 3, 4, 5 дугаар баярыг байлахаар уснаа дуулгая. За Сонгоо санжаа гэдэг энэ ихчи маань одоо нэг санжаа ихчи хүүхдүүд 3 хүүхэдтэй тэрш дожин сүрэн самбуу гэсэн 3 хүүхэдтэй ажилласан. За тэгээд самбуу ахын одоо буян далай сайн жаргал гэдэг 2 хүүхэдтэйг буян далайнууд ирсэн байгаа манай гэр бүлтэйгээ энд ирсэн. Бас баяр хүргэе. Буян далай үг хэлэхгүй. Тэр шахих одоо дожин сүрэн хүүхдүүд ирэх гэжсэн. Ачигдал гараад ажил явд гараад хоёулаа одоо ирэхэ болоод бас түлээ нэгэн том багаараа ирчихсэн бас ирэх чадвартай байгаамаа. Тэгээ буян далай маань одоо манай сонжоо өвчийн одоо тэр өдрийг хийгээд энэ манай ургийн баярт оролцсон бид маш их баяртай байна. Юу нэ? Юу тэр найзгаа махаа шүү. Адууси маягийн баяртай. Ийсоо тэнцэн баяртай. Өнөөдөр энэ төрөлсөн бүх хүмүүст энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Бид бүхэн эцэг өвгдөөс уламжлалтай, өв уламжлалтай тэгчид цаашдаа бид өөрийн хүүхдүүд ах トゥ нартай өв соёлоо
хүрэлцүүлэх хүчтэй. Тэгээд өнөөдөр ургийн баяраа ах トゥ нараа танилцуулж байгаа танай энэ урдныханд бүгдд нь эрүүл сайн сайхан бүхнийг Эрдэмэн сумын Стратегийн тамгын газрын хамт олон болон өөрийнхөө нэрийн өмнөөс зөвлөшүүлье. Сайхан барьцаагаарай. Энэ сайхан энерги шингэсэн энэ сайхан дэмжлэлээр одоо төрөлх нутгийн маань их хүн бол одоо энэ хөгжлийн маань 100 жилийн болж байгаа маш их баяртай байна. Тэгэхээр энэ хөгжлийн маань хот ургуулсан удмын сайхан хүмүүс цугулж бинд хоцоотол өргөн дэлгэр сайхан наадаарай гэж хүсээрээ. Ураг удмын улсын Сингэн баярын хөчөд хүмүүрдэний нэг нь эхэлж байна. Хүн бадын дөрвөн магнад аймгийн гарцаг Аттан хоёрын баруун бадын дөрвөн магнад аймгийн эцэг Бүхбат Хүн бадын дагуур магнад аймгийн эцэг Амгаланбаатар баруун бадын дагуур магнад аймгийн эцэг Эрдэнэбаатар нар хойноос хөчөд хүмүүрдэний нэг нь эхэлж байна. аймгийн гарцаг Аттан хоёртой Задов Батэрдэн аймгийн эцэг Бүхбаттай Задов Тэмүүдэн аймгийн эцэг Амгаланбаатар аймгийн эцэг Эрдэнэбаатар нэг дайгаа. Бүхэлдээ матгай гавшоо бахадад бүхэлдээ матгай гавшоо сумын зам гашным хавгэр гарсан уу? Задуу хавгэр Эмпи дөрвөө. Задуу Баатар Төмөн дэвэрл Мөнхбат Төмөн зам Төмөн дэвэрл Мөнхбат Төмөн зам Төмөн дэвэрл тайгаа. Таминга мөхөстэй. Sabun киндүү. Аусны сүйд дэрчнэдээ. Киндүү, sabun киндүү зөрөө. Orgun David, Supreme
여기 말이 나는 그거하고 발생하고 안한강기 만든 바람에서 과거에 웃고 어느 아로나만은 도망치러 가는 거예요. Zaten. За наашаараа хоёул гараад өргөдөө наашаар очих гэдэг. За хоёр. За. 음식이 어떤 데지가 아무리상 메탈 데딩 За наашаараа авах. Авах. За. 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 За шоусах дахиад өгч. Тэдэг ахад. За бүгдээ авах хамтдаа авах. За. За асууж.
Шадраа шадраа. Тэндэ. Өшөж танилцуул.
대신. 얼굴부터 대신 나왔지. 오르면 자, 이거 허리 딱 못 들어갔어. 자기도 못 들어갔어. 야, 이거 얼굴을 공기를 볼 거야. 아이기 너도. 너도 그 잠박 나셔. 사요. 피아니스트. 아, 오겠어요. 다 이러네. İş aşağıda dur.
манай энэ хүмүүс наадамчтай та нар алийн залуучууд одоо юу Монголоор яриад байгаа юм. Та нар жоохон хоошоо яригдчих. Чи одоо энэ ахмадуудаа харуулаад жоохон хоошоо яригдчих та нар. Хоошоо болохгүй да. Жоохон хоошоо та нар жоохон хоошоо. Шагнал орж ирэх гэдэг юм чи. Одоо энэ автрын зүйтэй гэр ширээ андал гэрээр зураг авчихсан явуулж гэсэн Нашар. Ой, нашар. Яавалцаа. За, айргийн 3. Айргийн 3 торлсон байна. Айргийн 3 торлсон байна. Юм наа. За 6 аваач гэрээ саа. За нааш. Юу.
자기 득성 우승 들어 아시도 한다 거쳐. 야, 자다 들어가자. 같은 아시도. 저 나타난 또 없어 뭐. 아따가 맞잖아. 같은 돌아갔어. 자나시. 자나시 먹더라. 자기 득성 다시 하라. 자기 득성 다시 하라. 자, 나샤라. 자, 나샤르. 자, 먹더라 나샤르. 자, 두 나샤르. 자, 나샤르. 소치다. 대샤라. 자, 없어. 일단 내 좋은 기술. 자, 다른 슈팅, 에릭슨 슈팅. 자,
За баярлалаа. Азар дуслаа. За next. За их насны дөрөв. Сая овцсон шүү дээ. За хинэ үлцэн сүрэ чи өөрөө хянаарай. За сарвч шүү дээ. Hayır,